тэр нөгөө revival чинь сэргэлтийн хичээлээд орсноос хойш нэр хамгийн сүүлд нь бодол санаагаа шинжлэх, оюун ухаанаа шинжлэхтэй тэр талаар төгсгөөд дууссан. Тэр талаар дэлгэрэнгүй яриа гэж бодсон юм. Тэгээд Ром 12-ын 2-т энэ үеийн явдал нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Бид нар оюун санаагаа шинжлэх нь, өөрчлөх нь бидний өөрсдийн сонголт байдаг. Хөвчлэн бид нар нөгөө монголчууд яриад байдаг нөгөө ямар юм гэлээ мэддэг замаараа сурсан дуулаад явдаг гэдэг юу лээ. Тийм үг яриад. Ирсэн замаараа сурсан. Тийм, ирсэн замаараа сурсан. Тэр нь юу гэж вэ? Би амьдралдаа нэг юм сурцсан, тэрийгээ л мэднэ. Тэгээ тэрүүгээрээ л явна гэдэг сонголт. Гэтэл яг Есүс дотор бид нэр ирэхээр Есүс бид нарыг тэр сурснараа битгий бай. Би чамд шинэ амьдрал өгнө. Тийм учраас шинэ арга зам зааж өгнө. Тийм учраас шинэ оюун ухаантай. Амьдралдаа жоохон хүүхэд байхдаа сурсан юмараа биш. Юу гэмдэ биднийг нөгөө жоохон баг чинь ингээд муухай нэрээр дуудсан дээ. Чи хизээч сайн амьдралдаа явахгүй ч гэх юм уу нэг тиймэрхүү юм бид нарыг ингээд толгойд үлдсэн. Гэтэл тэр нь бидний ингээд амьдралдаа сурсан юм байдаг. Тэгээд тэрүүгээрээ бодол санаагаараа ингээд би тийм л юм чинь тэрүүгээрээ л явах юм байна гэд бодоод үлдчихдэг. Тэгээд гэтэл Есүс Христ бид нарыг тэнд үлдээдэг. Чи над дээр байгаагаараа ир. Гэтэ чи байгаагаараа үлдэхгүй. Чи өөрчлөгдөнө. Гэхдээ тэр өөрчлөгдөх сонголтыг бид нар өөрсдөө хийдэг. Бид нар Есүс дээр хичнээн ирсэн ч гэсэн би сурснараа байна гэж байгаад байвал бид нар бас Христийн дотор өөрчлөгдөж чаддаггүй. Тийм үү? Тэгэхээр Америкчууд болохоор нэг юм can you teach an old dog new tricks гэдэг хөгшин нохоод шин тоглоом зааж өгч чадах юм уу гэсэн тиймэрхүү яриа утга байдаг байхгүй юу? Тэр нэг бол сурсан дугаа гэдэгтэй адилхан. Гэтэл энэ махан биеийн нас залуу байна уу, хөгшин байна уу хамаагүй бид нэр тархиндаа оюун ухаандаа би өөрчлөгдөнө гэдэг шийдвэрээ гаргачвал хүн тэр өөрчлөгдөх арга замыг сураад явцдаг. Тэр оюун ухаанаа өөрчлөхгүй гэд би өөрчлөгдмөргүй байна гэд толгоондоо бодоод байхаар хүн өөрчлөгдөж чадахгүй. Хичнээн өөрчлөгдөх арга замыг ингээд Библиэс уншсан ч гэсэн бид нар өөрчлөгдөж чаддаггүй. Тэгээд өөрчлөгдөхийн тулд бид нар ингээд ялгаагаа мэдэх хэрэгтэй болдог. Энэ дэлхийн бодол санаа нь юу юм бэ? Христийн бодол санаа нь юу юм бэ гэдэг нь. Энэ дэлхий яаж ингээд ямар арга замаар явдаг вэ гэхээр хөвчлэн ингээд айцаар бид нарыг удирддаг. Тийм. Бид нар ингээд нэг юм юу юм да. Ямар нэг юм хийвэл нэг юм болчихгүй гэж цаана нэг юм айц байдаг. Бодож үзэхэд би мотоцикл дуртай. Гэтэ би хийж мотоцикл унд сураагүй. Тэгээд мотоцикл авъя гэж сурыг гэхээр манай ээж айцтай байхгүй. Надад чинь болохгүй. Надад чинь осолд ороход амархан. Тэгээ нөгөө бид нар чинь заримдаа ингээд энэгээр явж байгаа чинь нөгөө мотоциклтай осолд орсон хүмүүсийг хараад нэг аим шиг харагддаг шүү дээ. Хайвай дээр. Тэгээ ээжийн нүдэнд бараг тэднэр үзэгдэл явчихдаг байхгүй юу. Тэгээд би өөрөө ингээд шинэ юм сурья гэд хичнээн ингээд dangerous осолтой юм шиг risky тийм ч гэсэн ингээд
Эсвэл өөрөө айцтай юм уу эсвэл ямар нэгэн хажуудах юм маань ингээд айцтай болохоор хийж чаддаггүй. За би ээжийнхаа өмнөөр нь орж хүмээргүй байх гэсэн айц надад ороод манай ээжийн талд нөгөө тийм эрт өгсөн хүүхдүүд байдаг байхгүй. Тэгээд манай ээжийн дүүгийн хүн насарж байсан. Тэгэл ихчигээ харж байсан. Ээж хүний хувьд ямар аимшиг юм бэ гэдгийг. Тэгээд би ээжийнхаа өмнө хизээж өгөхгүй гэж өөртөө тангараг тавьчихсан байхгүй. Тэрийг бурхны мэдхээс өмнө тэгээд би амар айцтай амьдардаг. Янз бүрийн юм ингээд туршихгүй, янз бүрийн юм ингээд спорт тоглохгүй, тэгээд янз бүрийн тийм зөвхөн нэг жижигхэн ч гэсэн юм биеийн хөдөлгөөнтэй юм хийдэггүй. Тэгэл тинейжер болчаараа тэгэл өрөөндөө байх гал гэрээсээ гарахгүй тийм байдалд орсон тийм үү. Ягаад гэвэл ээж аавгаа зовоохгүй гэд ээж аавынхаа өмнөр орж өгөхгүй гэд тийм айдас миний дотор ороод үлдсэн байхгүй. Тэгээд тэрнээсээ болохоор яачаар ингээд хичнээн амьдрал руу ингээд тэмүүлээ. Ингээд шинэ ажилд оръё, шинэ юм сурыг гэхээр тэр айцаасаа болоод би ингээд өөрийгөө татдаг хойшоо. Тэг хичнээн ямар ч юм дуртай байсан ч гэсэн ингээд тэрийг үйлдэл гаргахгүй. Тэгээд би ойрд нэг мотоциклын тухай бодоод байгаа. Энэ Америкт бол заавал хичээл авдаг юм л да нөгөө driving school шиг. Бас тэдний ингээд сонирхол хараад байгаа байхгүй. Тэгээд нэг өдөр мотоцикл унаад. Тий, нэг өдөр сүмдээ ингээд мотоцикл орчих пар гэж ороод ирэндээ гэж бодоод байгаа. Тэгэхээр би бас тэрнээс өмнө бас өөрөөсөө айцуудаасаа бас их салах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд тэр нь миний айцууд ямар үндэстэй байна, хүүхэд наснд минь яаж орж ирсэн байна, хизээ орж ирсэн байна, тэ? Миний аавар ямар үгээр дамжиж орсон, миний ээжээр ямар үгээр дамжиж орсон байна. Би өөртөө яаж ярьдаг байсан байна, тэ? Өөрийгөө яаж доош нь хийж ярьдаг байсан байна. Тэр айцуудаасаа салах нь миний хувийн шийдвэр болчихж байгаа байхгүй юу? Тэр айцуудаасаа сална гэдэг шийдвэр маань намайг бурхантай зөв шинэ амьдрал руу амьдрахад ингээд оруулж өгч байгаа байхгүй юу? Тэгээд Библиэд хэлсэн байгаа бид нар ингээд Есүс Христэд ирсний дараа би та нарт айдсын сүнс өгөөгүй хүч чадлын сүнс өгсөн гэж хаана гэсэн юм. Тэрийг өөртөө ингээд давтаад миний дотор айдас байхгүй. Миний дотор одоо хүч чадлын сүнс орсон болохоор тий би тэр сүнстэй цог нийлж миний оюун санаагаа өөрчилж тэр айдсаар амьдарч явахгүй би зоригтойгоор амьдарч явнаа гэдэг. Яшуа 1:9 Deuteronomy-ийн 31-ээс хэлсэн байдаг хаа. Дэд хууль тэгээд Яшуа номноос тэгээд 4-5 удаа хэлэгдсэн байдаг. Зоригтой бай, тууштай бай гэд дахин давтагддаг. Тэгээд Библиэд бүү аа гэдэг үг нь 365 удаа бичигдсэн байдаг. Тэгсэн чинь 365 нь өдөр болгон байдаг. Тийм үү? Тэгээд би бодсон намайг хүүхэд байгаас эхлүүлээл дайсан намайг эзний дотор амьдруулахгүй тулд баяр баясгалантай амар амгалантай амьдруулахгүй тулд намайг дандаа айцаар хүлдэг байсан юм байна гэдгийг би ойлгосон. Тэрийг ойлгоод мэдчихээр тэгээд би бодохдоо би айц дотор үргэлжлүүлж амьдрах уу, айцгүй амьдрах уу гэдэг хоёр талаа хараад ингээд сонголтоо хийж байгаа. Би айцгүй амьдрнаа гэдэг сонголтоо хийхээр Библиэлд уншаад ирэхээр Библиэлд яаж айцгүй амьдрах вэ гэдгийг ингээд нөгөө ингээл хэлээд өгөөд байдаг. Тэр нь бидний оюун ухааны нөгөө арга замыг нь надад хэлж өгөөд тэрүүгээр нь би алхам хийгээд амьдрах нь. Тэгээд яг нэг ингээд айцыг давах үед ингээд айц мэдрэгдээд байдаг. Тэгээд тэр нь ингээд ихсээл улам ихсээл яг энд нэг юм давж гарах гэж байна да гэж би мэддэг болсон. Тэгээд
сая 4-р өдөр очиод бид нэр усан баптизмд ороод эдгэрэлжүүлэлт авах гээд ирэхэд миний дотор бас ингээл айдас ингээл хүрээлсэн байхгүй. Тэгсэн чинь юу гэсэн мэ? Есүс намайг хайрлах болов? Хайрлахгүй болов? Тэгсэн чинь миний аманд тиамо гэж орж ирсэн. Тиамо гэдэг нь италиар би чамд хайртай гэсэн үг. Есүс надад нөгөө магтан дуу ирснээс хойш ингээд татгалал тиамо гэлээсэн. Тэгээ усанд орсны дараа ч гэсэн ингээд би чамд хайртай. Тэгэхэд яг ингээд уснаас гарч ирэхэд ингээд айснууд алга болол. Тэгэл ингээд амар амгалан орж ирэл. Тэгээ хажуудлын өмнөөс Есүс ирэл Есүс чамд маш их хайртай гэж хэлж юм гээд надад тэгж байгаа. Тэгсэн Библиэд юу гэж хэлсэн бэ? Хайр дотор айдас байхгүй. Тэ бид нэр ингээд хүүхэд наснаас хойш айдсанд амьдарсан хүмүүс. Тэ ямар үг хэлээд ээж аваагаа уурлуулж чухал, ямар үг хэлээд хань ижлээ уурлуулж чухал, хүүхдүүдэд уурлуулж чухал гэсэн нэгнийгээ уурлуулчих болсон, нэгнийгээ гомдоочих болов гэсэн айдастай амьдардаг. Гэтэл хайр дотор айдас байхгүй гэд Есүс бидэнд хэлсэн байдаг. Тэгээ бид нэр ингээд сүмж болгондоо ирэхээр хамгийн дөрөнд ингээд бидний зүрхэнд хүнддэг хоёр юм байдаг. Тэр юу хүнддэг вэ? Айдас, гомдол хоёр. Тэ айдасаа болоод бид нэр маш их гомдолтой амьдарч байсан. Гэр бүл дотроо найз нөхөдтэйгээ тэгээд сүмж болгонд очирээ ямар нэгэн хүн нэг юм хэлэхэд л ингээд нөгөө гомдлынхын шарахыг ингээд хүндчдэг. Тэгээд бид нэр ингээд биендээ гомдоод за энэ нэг юм нэг зүгээр дахиж хармааргүй байна гэх юм уу те дахиж тэгсэн нөгөө сүм дотор байгаа хүндээ гомдсондоо биш тэр гомдол нь нөгөө хүүхэд насанд бид нар алидийн ороод ирсэн үндэс болоод ургацсан тэр хог ургамал шиг ургацсан байдаг. Тэгээд одоо бидний нөгөө сэргээлтийн болохоор тэр үндэснүүдээ олж тэр өрнүүдээ олж ингээд бид нар зүрхнээсээ ингээд авч хаях нь тэр авч хаях нь хоёр зүйлээр нэг нь өөрөө repent эзнээс уучлалт авах. Тэгээд эзэн би таны өмнө нүгэл хийжсэн юм байна гэд. Бид нар айцаасаа болж өөртөө бас нүгэл хийжсэн, гомдлоосоо болж нүгэл хийжсэн. Бид нар гомдохдоо яадаг вэ? Буцаал нөгөө хүмүүсээ гомдоодаг тийм үү? Уцаар гаргаад бидний амьдрал ер нь айдас гомдлоосоо болоод энэ дэлхийн ер нь ингээд одоо эндээс гараад харангууд ингээ годамжаар явж байгаад ингээл хүмүүсийн айдас нь гомдлууд ингээл харагдж идэг тийм үү. Одоо ингээд нөгөө жигсаал цуглаан болоо л байна гэдэг нэг одлон хотуудад тэр бол юу айдас гомдлоос гарч байгаа юм байгаа байхгүй. Тэр дотор ямар ч хайр байхгүй гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ нөгөө Монгол үгээд гэжтэй нөгөө бие засаа гэрээ засаа тэгээд төрөө зас. Тэгээ бидний одоо энэ төр засагд юу харж байгаа гэвэл гэр бүл ямар байсныг л харуулж байгаа байхгүй юу. Одоо энэ годамж руу гараад энэ орчин ямар байна гэдэг нь бидний гэр дотор бидний өөрсдийн зүрх сэтгэл дотор ямар байгааг л харуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр ингээд өөрсдөөсөө эхлээд Есүсийг өдөр болгон өглөө болгон миний зүрхэнд орж ирээж миний зүрхийг шинжилж, миний оюун бодлыг шинжилж, та надад өгөө өгөөч. Би тань ямар үгээр амьдрах юм бэ гэд асуугаад ирэхээр ямар нэгэн үг өгдөг штэ. Одоо нөгөө Bible app-нууд байгаа. Тэгээд тэр үгээ хараад тэрийгээрээ залбираад тэгээд явахаар нөгөө өдөр нэг өөр идэг штэ. Тэрийгээ хийхээ мартчихаар нөгөө уур уцаар нь гараад ирдэг те. Бид нарт нөгөө юм хажууд болж байгаанаас ингээл айд сүрэл эхэлдэг. Тэгээд Есүс хэлсэн нь 1-р Иохан 1:5-аас 10 хүртэл. Бурхан бол гэрэл гэж байгаа. Бурхан бол гэрэл.
Түүний дотор харанхуй огт үгүй гэдг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид бурхантай нөхөрлөдөг гэж ярьдаг. Харанхуйд алхахаас бид худал хэлдэг. Үннийг үлддэггүй ажээ. Харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цуг бидний бүх нүглээс цэвэрлэдэг ажээ. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхлэж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улаавал итгэмжит зөвхт тэрээр нүглийг маань уучилж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үлддэггүй гэж хэлбэл бид түүнийг худалч болгож байгаа хэрэг. Бөгөөд бидэнд түүний үг алга. Хэрвээ би өөрийгөө ингээд нүгэлгүй гэж хэлээд байвал Есүсийн үнэн надад байхгүй болж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Есүс Иохан 1:1 дээр юу гэж хэлсэн бэ? Бурхан 3:16 Бурхан хүн төрлөختнийг хайрлсан учраас хүүгээ хүн төрлөختний нүглийн төлөө өгөхийн тулд золиос болгож явуулсан. Тийм үү? Тэгээд хэрвээ би нүгэлгүй гэдэг байвал тэр үнэн надад алгаа гэсэн. Тэгээд нүгэл нь юу вэ? Бид нэр айдас дотор амьдраад байвал тэр айдас нь Бурханы өмнө нүгэл болчихж байгаа. Бид нэр гомдлоороо амьдраад байвал тэр гомдол нь бидний нүгэл болчихж байгаа. Яагаад гэвэл тэр айдсаас нүглээс бид нэр оюун ухаандаа тэр амьдралынхаа шийдвэрүүдийг гаргаж эхэлж байгаа. Одоо ингээд бид нэр амьдралаа бодоод үзвэл ямар шийдвэрүүд гаргаж ирсэн бэ гэвэл айдсаасаа бид нэр шийдвэрүүдийг гаргадаг байсан байгаа байхгүй. Би айдсаасаа болоод би өөрийгөө хоош нь татдаг байдаг шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгээд айдсаасаа болоод миний ээж аваа тэрийг битгий хий, энийг битгий хий, энэ ч болохгүй, ийшээ тэгж болохгүй гэдэг хүмүүжлийг өгдөг. Тийм үү? Тэгээд айдсаасаа болоод миний хүүхэд буруу юм хийгээд өөрөө буруутгалд орчихъя гэдэг айдастай. Тэгээд бид нарт маш их тийм байдаг. Хүүхдүүд ч амар санаж одоо нэг сүм дээр ирээл хүүхдүүд чинь энэ дээр гараал, тэн дээр гараал ингээл юмнууд сануулчлаад байдаг. Тэгээд бид нэр айл болох хүүхдүүдийг ингээд загнахгүй. Яагаад гэвэл хэрвээ загинчвал тэр хүүхэд ингээд айдас үсээд, гомдол үсээд тэгээд өөрийгөө буруутгах тэр лөө ордог. Тэгээд бид нарт өөрсдөө тийм тохиолж байсан болохоор бид нэр айл болох хүүхдүүдэд зааж өг. Надад чи ингэж хэрэгэлдэг шүү. Хэрвээ ингэвэл надад чинь тог зохино. Хэрвээ ингэвэл надад чинь тог зохгүй гэх юм уу тэр талаас нь хүүхдүүдэд хэлж өгөх. Тэр нь хүүхдүүдийг ингээд айдсын амьдралгүйгээр амьдруулах чиглэл рүү явуулдаг. Бид нар ч өөрөө бас тэгэхээр бас өөрсдөө ингээд өөрсдөд байсан айдсаас ингээд эдгэрч байгаагаа мэддэг. Тэр нь амар сонио. Энэ Ози намаа хоёр ингээд ирсэн баггүй юу? Тэр чи 22. Тэр гүүн нэг жоохон байсан шүү дээ. Амар хөдөлгөөнтэй. Тэр ингээл юм болгоно хурж ирэл ингээд аваад намын амар ингээд айцтай. Ингээд юм эвдэлчихгүй, ингээд юм загнуулчихгүй гэдгсэн баггүй. Тэгээ хүүхэд нь ингээд багтаа жорлонгоос айдаг. Тэгээ за яаж айдсын байхгүй болох уу гэдэг дээр ажиллах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ намынтай бүгдээ ингээд ажиллаж эхэлж байгаа байхгүй. Намын бас ингээд өөрөө айцтай. Хүүхэд нь юмд орчихгүй, юм зогчихгүй хүүхэд нь тархин хөдөлдөг юм л да. Тэгээ өөрөө намын бас өөрөө хүүхэд нь бас ингээд тархин хөдөлдөг байсан гэдэг чийсэн баггүй. Тэгээд
ээжийнхэн ч айцтай ажиллаад хүүхдийнхэн ч ажилдаа ажиллаад тэгсэн нөгөө хүүхдэн дараа нь ингээд жолон дээр аваачаар байдаг. Тэр нэг айдсандаа болоод ингээд буланд очиж нуугдж агаад өмдөндөө бачдаг гэсэн. Тэгээ Монголд нөгөө эмээ өмдөндөө бачхаар ингээд гөвчдөг байсан юм л да. Тэгээд бүр айд сүрдсэн. Тэгээ жолонгоос бүр айдаг ингээд тэгээ нуугдж баадаг. Тэгээд жоохон хэдхэн сар ингэнд байхад ингээд тэр зүгээр багт нь бити уурал битгий загин зүгээр ингээд багаар ингээд ийдэлдэг харцаатай гээд бүгдээрээ тэгээд загнахгүйгээр ингээд манай гэрт нэг хэд онсон юм чинь тэгээд харцаадсэн чинь хүүхд гайг болоод ирсэн байхгүй. Тэгээд дараа нь нөгөө ингээд нэг коршонкнод идэх чинь хүүхдийн коршон. Тэгээд яг ингээд том коршонкны дүрстэй тийм цагаан ингээд хойноо дөрүүлж байгаа ус татдаг юмтай тийм аваад өгчихгүй. Тэгээд тэр өөрт нь таарсан болохоор ингээд том жолонгоос аахгүй. Дараа нь тэрэндээ ингээд суугаад баадаг болж эхэлж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр баг зэрэг ингээд хүүхдэд хайрыг өгөөд чи буруу юм хийлээ гэж зодохгүйгээр ингээд хайрлаад ингэсэн үү за ингэдэж шүү заа ягээд ингээд багаараас тэр хүүхэд айцаасаа ингээд салж гэ. Тэгээд намин өөрөө бас айцаасаа ээж хүний хувьд бас ингээд айцаасаа салж эхэлж байгаа. Ягаад гэвэл айлд ирсэн хүүхэд нэгэд болонд очаа байгаад байдаг. Тэгээ нэг амар санаа зовлттой. Тэгэхээр намын зүгээр орхичих гэд бид нэр тэгээд цэвэрлсэн нөгөө карбон угаадаг нэг жижиг юмтай юм чи тэрүүгээр ингээл угаачих гэд бити санаа зов гэд. Тэгээд санаа зовлтгүй шүүгээд хилээд байхад ээж хүү хоёр ингээд айцуудаасаа ингээд итгэж байгаа байхгүй юу. Тийм тохиолдолд бид нараас энэ цөмч гэсэн бид нар биеинд ингээд ширэн үг хэлчихдэг. Тэгээ нэг гомдцдаг биеинд. Гэхдээ ингээд бидний нэг сурсан юм ингээд биенээс уучлалт гуйж сурсан те. Тэгээд би анх тэрийг хаанаас сурсан бэ гэдэг нь Newport Health сурсан байхгүй. Би нөгөө медиа дээр анжи шиг нэг медиа дээр суудаг байсан. Тэгээд Jennifer Ben гэдэг хоёр магтан дууны пастор ахлагч хоёр байдаг. Тэгээд бид нэр өглөө нэг магтан дууныхаа бэлтгэлийг хийжээд тэр хоёр үгүй би ингэж хийсэн, би ингэж тоглох гэжсэн, би ингэж дуулах гэжсэн гэдэг нэг жоохон маргаад эхлэхгүй юу. Тэгсэн бэлтгэлийн дараа хинч байхгүй нөгөө хүмүүс ингээд кофегаа авах гал жоллоо явах гээд явцсан байсан. Тэг ингээ хоорондоо маргаад ирэхгүй эхнэр нөхөр аяа. Би медианы хард суучаад за мэддэхгүй хүн шиг гээд доошоо нугтж байгаа байхгүй. Тэг би нэг слайдуудаа хийх хэрэгтэй юм чи. Тэг ингээд сонсоо байжсэн чинь чимээгүй болчихгүй юу. Тэгсэн чинь тэр хоёрын гараа барьцаа хоёлоо залбирж байна. Тэгээд дараа нь ингээд эвлэрсэн. Тэгээд би энэ инээмслээ явж байгаа байхгүй. Тийм би энэс уучлах байгаа. Тэр нь надад юу харуулсан бэ гэвэл Есүс би ингэж ажилт юм аа. Есүс дотор ийм байдаг юм аа. Тэ би юм хүсэж ийн гэдгээс биш би ингэх гэжсэн би гэдгээсээ биш. Би нэгээд миний дотор уучлалт хэрэгжүүлэгддэг юм аа гэдэг тэр хоёр гэр бүлээр надад харуулж байгаа. Тэр өрөөнд хинч байгаагүй. Зөвхөн би хойно нь тэр хоёр урд зогсож байгаа байхгүй. Тэгээ бурхан надад тэрийг харуулах гэж юм хийсэн юм шиг. Тэр хоёрыг эвлэрхийг нь надад харуулж байгаа байхгүй. Тэгэхэд бид нөгөө гэр бүл дотроо ингээд сүм дөнгөж ирсэн болохоор бид нараас ингээд нөгөө уучлалт энтрийг өөртөө сураагүй байсан. Тэгээ би гэр бүл дотроо ингээд санаа нь зөрүүл ингээд шууд хэрэлдчихдэг байсан байхгүй. Яг тэр үедээ байсан. Тэгээд яг тэр үед ингээд бид хоёрыг надад тэрийг харуулж байгаа байхгүй. Би нэг уучлж Есүс дотор би нэг уучлж амьдрахад. Яагаад гэвэл би эндээ ингээд уур гаргачаад нөгөө Библи хэлсэн байгаа. Уурандаа битгий нүгэл хий. Тэ? Бид нөгөө гомдоод ууралчаад нэг юм хэлчихвэл яг тэр нь ингээд нүгэл болоод тэр нөгөө хүнийгээ шархтуулаад айлгаад гомдлоод тэр нь бурхны өмнө нүгэл болчихж байгаа. Тэгээ тэрнийг уучлалт гуйж амьдрах, уучлж амьдрах нь биднийг эрхчлэн дотор Есүсийн эрхчлэн дотор амьдралж байгаа юм. Үгүй бол бид нар айдас дотроо тийм шоронд амьдарч байгаа юм шиг л амьдраад байдаг. Тийм.
Тэгээд бие засаад гэрээ засгаж хүн өөрөөсөө л эхэлнэ. Өөрөөсөө эхлэхээр гэр бүл нь өөрчлөгдөнө. Тэгээд гэрээсээ гараад ажил төрөл хаанч явдیں۔ Тэр төр засах нь ч гэсэн ингээд өөрчлөгдөж эхэлнэ. Тийм үү? Гэтэл бид нар болохоо нөгөө төр засгаа хараад муулаад эдгээр зүгээр гэд. Тэгсэн бидний өөрсдийн гэр нь ингээд айцтай, гомдолтой, уур уцаартай тийм байдаг. Хэрвээ бид нэр гэр бүлүүдээ хүн болгон гэр бүлүүдээ засаад ирэхээр тэгээд ингээд хамт олон болохоор тэр уучлалтын засвар дотор амьдраад тэгээд ингээд сургуулиуд гайгүй болно. Тэ хүүхдүүд сургууль дээр очиж биентэйгээ ингээд зодтолдохгүй, хэрэлдэхгүй, биенийгээ шоолохгүй, тэ биенийгээ ямар нэгэн үг яриагаар дуудахгүй, тийм ч болж хувирна. Тэ бид нэр өөртөө өөрчлөгдөн гэдэг шийдвэрээ оюун ухаандаа хийгээд тэгээ бид нарыг өөрчилж чадах хүн нь бол Есүс Христ. Хичнээн бид аав ээжигээ өөрчлөх гээд, хүүхдүүдээ өөрчлөх гээд татаж чангаан, хөшөглөн, загнан тийм юм хийсэн ч гэсэн хүн хизээж өөрчлөгдөв. Нөгөө бидний дотор байдаг зөрүү зан улам хөдлөөд цаашаа яваал байдаг. Буруу зам гэдэг рүүгээ яваал байдаг. Харин бид нар өршөөл уучлал дотроо амьдраад ирэхээр нөгөө хүмүүс чинь гайхна. Тэгээд тэр хүмүүс маань ингээд бас энэ юунаас болоод чи өөрчлөгдөв вэ? Есүс намайг өөрчилсөн юм аа гэхээр энэ Есүс чинь хин гэд гайхаад ирдэг байхгүй. Энэ Есүс чинь ямар учиртай юм? Энэ Есүс чинь яхаараа муу юм биш, сайн юм хийгээд байдیں۔ Хүн нөгөө хамгийн харгас хүмүүс бидний гэрчлүүд сонсдог те. Харгас хүмүүс тэгээд шоронд орсон хүмүүс ингээд Есүсийг хүлээж аваад нэг зөв нэг юм том ингээд хүм алуурч юм шиг юм харагдажсэн, нэг юм том бамбар шиг харагддаг те. Тэнгийн тийм зөөлхөн болсон хүмүүс те. Харахаар нэг юм бидний ингээд чулуу шиг дараад алчаад. Тэгсэн мөртлөө ингээд яриад хөөрөөд гэхээр зүрх сэтгэл нараа жижигхэн бамбар шил харагддаг те. Бидний зүрх сэтгэл тэгээд өөрчлөгддөг. Бид нарыг өөрчлөх нь өөрөө Есүс. Эфес 4-ийн 17-оос шин амьдрал, хуучин ба шин амьдрал гэдгээс. Тиймээс би эзний дотор үүнийг хэлж гэрчлэе. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолтой харанхуй болж дутуу мэддэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурхны амнаас хүнд ирчээ. Тэд ухаанаа алдаж зүсэн бүрийн бузар булааг шунхааран үлдэхийн тулд тачаангүй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүс байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол амьдралын чинь урдын хэв маягт хамаарах зайл мэхийн тачааллын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж үнний зөвхт байдалд ба ариун чанар дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Энэ эхнийх нь болохоор ингээд харанхуй амьдрал гэдэг нь бидний хуучин амьдралыг хэлж байгаа. Айцаар амьдарч исэн, гомдлоор амьдарч исэн харанхуй амьдрал. Гэтэл зүйлд нь шинэ хүнийг өмс. Бид нэр ингээд Есүс Христийг зөвхөн миний аврагч гэдгээр хүлээн авсан болохоор сүнсээрээ шинэ хүн born again,
шинэ хүн болж дахин төрсөн. Гэхдээ бид нөгөө хуучин хичнээн ингээд сүнсээрээ шинэ хүн болсон ч гэсэн хуучин бодлуудаараа амьдраад байвал шинэ хүннийхээ амьдралаар амьдрч чадахгүй. Тэгээд ухааны санаандаа нэж би шинэ хүнийхээ амьдралаар амьдрна гэхээр энэ шинэ хүнийг өмсч чаддаг байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдралын алхмууд өөрчлөгдөнө. Бидний дотор амар амгалан орж ирнэ. Баяр хөөр орж ирнэ. Тэгээ бид нэр амьдралынхаа шийдвэрүүдийг хаанаас гаргав вэ? Амар амгалангаас гаргадаг болно. Айцаас биш. Тэгээ амар амгалангаас гаргахаар бид нэр ингээд амьдралын ингээд юмнууд ингээд шийдэгдээд бидний ингээд замууд нь ингээд нийлээд яваад байна. Тийм ингээд мөрөөцөн зам маань ингээд говьэлцэн мөрөөцөн зам маань ингээд тэгш болоод ирдэг. Өөртөө юм уу хүүхдүүд маань буруу шийдвэр гаргадаг байсан бол бид нараас ингээд өөртөө ч ингээд шийдвэрүүдээ гаргахтаа ингээд тэг шийдвэр гаргаад ирдэг. Тэгээ хүүхдүүд маань биднийг бас дагаад ингээд тэг шийдвэр гараад ирдэг. Би ямар ингээд сүм дотроо болгоомжтой байгаад идэг. Яг л хүүхдүүд биднийг хараад сурч авдаг. Хүүхдүүд чинь бидний амьдралыг шууд ингээд хардаг. Миний нөгөө. Ялангуяа гэр бүл дотор чинь нөгөө хүүхдүүд хамгийн түрүүнд нөгөө ээж аваагаа харж амьдарч байгаа шүү дээ. Ямар үг яриагаар ярьж гин, ямар биеиндээ яаж хандж гин ээж аав. Тэр болгоноос бид нарыг хараад тэр хүүхдэд айц үлдэхүү, гомдол үлдэхүү гэдэг нь. Тэгээ тэр хүүхэд айцаар гомдлоор шийдвэрүүд амьдралынхаа шийдвэрүүдийг гаргах уу гэдэг нь болж байгаа байхгүй. Тэгээд би өөрөө хүүхдгүй ч гэсэн одоо энд байгаа хүүхдүүдийн болгоомжтой байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Заримдаа нөгөө марзан цаан хөдлөөд хүүхдүүдтэй нэг мангар юм хэлчих гээд байдаг. Тэгээд хошин шагч юм шиг мөртлөө. Гэхдээ яг тэр хүүхдийг нөгөө буруу зам руу түлхэх юм шиг ингээд бодлоод орж ирдэг байхгүй. Тэгэхээр би ингээд за чинь амаа амхаараа чиг өөртөө хэлдэг байхгүй. Тэгээд яаль бол хүүхдүүдийг ингээд Библийн үг рүү чиглүүлэх юм би сүм дотроо хэлэх хэрэгтэй юм байна. Яг тэгвэл хэрвээ би буруу юм хэлвэл тэр хүүхэд буруу замаар явна. Энэ хүүхдүүд ээж аваагаа ч харж байгаа бас намайг ч гэсэн харж байгаа. Би ингээд нөгөө тэр хүүхдээ хараалын үгээр харьцах уу? Ивэл ерөөлийн үгээр харьцах уу? Тэр хүүхд мэдэрч байгаа. Тэр хүүхд мэднэ. Тэгэхээр би бас ингээд хүүхдүүдтэй ямар хүн болоосаа гэж хүсэж байгаагаараа би бас өөрийнхөө оюун санаандаа үг яриагаа өөрчлөх хэрэгтэй байна гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр миний үг яриа ямар үг яриа явах хэрэгтэй юм бэ? Ерөөлийн үг би ингээд өөрийгөө бодоод згсэн чинь монголоор тийм ерөөлийн үгнүүд мэддэггүй юм. Хараалын үгнүүд амар их мэддэг. Тэг ингээд сонсоод сурцсан юм чинь нөгөө п үсэг харшаар тэгээд монош тэр үгнүүдийг амар сайн мэдтiin мэн гэдгийг би бол. Тэгээд монгол хэлээр хүнийг ерөө гэсэн чинь үг орж ирэхгүй байгаа юм чинь. Амар сайн. Тэгсэн чинь би ер нь монголоор ингээд тэгж ерөөл хүмүүсээ сонсдоггүй байсан мэн гэдгийг мэдж байгаа байхгүй. Хүүхэд байхдаа. Тэ. Харин байдаг гэсэн тэ. Тэгээд шүлэгнүүд байдаг, дуунууд ч байна. Тэднэр нь би ингээд сонсдоггүй, ойлгодог ч гоо. Англиар болохоор нөгөө bless you гэж хэлчих болно тэ. God bless you, thank you гэх юм уу. Тийм жижигхэн англиар юмнууд ингэдэг байна. Тэгсэн одоо ингээд ерөөлийг мэдэж авахын тулд би ингээд би эхлээд англиар уншаад монголоор унших хэрэгтэй болдог. Тэгэхээр нөгөө англи монголтой ингээд хувилсан энэ надад тусалж байгаа байхгүй. Би англи дээр нөгөө ерөөлийг нь харчаад тэгээ монгол руу уншиж байгаа байхгүй. Тэгжээж би өөрийгөө за монгол ерөөлийн үгтэй болох хэрэгтэй юм байна гэд өөрийнхөө оюун санаанд тэг хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэ.
Тэгээд дөнгөж эхэлж л да саяхан шийдвэрээ гаргаад хэрэгтэй юм гээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр монголоор ирээцээ явж байвал бити гайхаарай. Тэгээд Монгол нөгөө дээр нэг хар цагаан кинонууд ч ингээд нэг хүмүүс нь гоё илдэг ярьдаг те. Жаа гэл. Гэсэн амьдрал дээр гасан ч тэр жаа байхгүй. Хой чи. Тэгэхээр ингээд нөгөө хичнээн ингээд кинон дээр ч юм уу ингээд шүлгэн дээр уншиж байгаа юм ингээд жоохон хүүхэд байхдаа харж исэн ч гэсэн нэг амьдралаар үзээгөө болохоор бас ингээд миний зүрх сэтгэнд үлдээгөө байгаа байхгүй. Оюун санаанд үлдээгөө. Тэгэхээр би одоо өөртөө тэрийг яаж суулгах вэ? Тэр ерөөлийг яаж авчрах вэ? Яа тэр ерөөлийн үгээр яаж хэл ярианд оруулах вэ? Оюун санаанд зүрхэндээ оруулах вэ гэхээр надад ганц юм маань Библи л үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр Библийг англиар уншаад тэгээ монгол руугаа унших нь надад үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгжиж би монгол хэлээрээ бусдаагаа ерөөх юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд бидний шинжлэл амьдрал маань шинэ амьдралаар амтхан бидний оюун санааны шийдвэр болчихж байгаа. Бид нэр жижигхэн юм дээр шийдвэр гаргахад тэгээ тэр шийдвэр жижигхэн юм том ургадаг тийм үү? Одоо энэ жижигхэн үр чинь том мод болж ургаж байгаа. Тэрнтэй адилхан бидний жижигхэн шийдвэрүүд би яг энүүгээр би өөрийгөө өөрчлөнө гэхээр тэр маань бидний зүрхт үнд солио. Тэгээд тэрүүгээрээ бид нэр алхам бүрийг хийгээд өдөр бүр хийхэд тэр нь ингээд сарын дараа 6 сарын дараа жилийн дараа бид нэр өөрсдөө би өөр хүн болчихжээ гэдгээ мэдэрнэ. А яг маргааш нь мэдрэхгүй. Гэтэ ингээд цаг хугацааны дараа би ерөөж амьдарч байгаа нь би ерөөлтэй амьдарч байгаа юм гэдгээ өөрсдөө мэднэ. Мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Нэг юм өчигдөр чи намайг аюу гоё ирсэн шүү дээ. Аюу яг атаа соцож байгаа юм надад юу хэлсэн шүү дээ. Тэр чинь яг юу баг. Тэр юу маш гоё. You're welcome. Yes, ерөөлийн залбирлууд сураад байгаа. Сүм дотроо хүмүүсээ ерөө аав ээжигээ ах мадуудаа дүүнрээ хүр хүүхдэдээ ерөө хэрэгтэй юм. Бид нэр одоо хараалд амьдардаг цаг маань өнгөрцөн. Бид нэр одоо ерөөлд амьдрах цаг ирсэн. Тийм учраас шинжлэл амьдралаа бид нэр ерөөлдөө амьдрья. Тийм үү? За, Бурханд залбирая. Есүсээ би танд баярлалаа. Та бидний төлөө өгч загалмай дээр цовдлогсноор бид нарыг ерөөлтэй амьдрал руу авчирсан. Энэ дэлхийд бид нар айцаар амьдарч исэн, гомдлоор амьдарч исэн, хүнд гомдж исэн, хүнээс айж байсан. Бид нар хүнийг ч айлгаж байсан, хүмүүсийг ч гомдоож явж исэн. Тэр бүгдээсээ бид гимшиж байна Есүсээ. Тэд маань таны өмнө нүгэл байж бид нар айцаараа гомдоороо дахиж амьдрахгүй гэдэг шийдвэрийг би таны өмнө гаргаж байна. Есүсээ та намайг ерөөл дотор амьдрахын төлөө дахин амьлсан мэлээ. Та ерөөлөө бидний амьдралд зүрхэнд оюун санаанд бэлхуулж өгөөч. Энэ Библийнхаа үгээр та бид нарыг шинчилж, өөрчилж, бидний хуучин бодлуудыг маань 180 эргүүлж бидний амнаас хараал биш харин ерөөл бэлхдэг, бэлхэнд цутгадаг. Ээж аваагаа, үр хүүхдүүдээ, хамт олноо, ах дүүсээ, эгч дүүсээ ерөөх тэр үг яриаг бидний зүрхэнд, бидний оюун санаанд тамгалж өгөөч Есүсээ. Таны өмнө шинэ амьдралаараа амьдраа гэсэн шийдвэрийг би өнөөдөр гаргаж байна. Танд маш их баярлалаа Есүсээ. Та энэ сүм чуулганд байгаа гэр бүлүүдийг маань, эгч дүүсийг маань, ах дүүсийг маань, ээж аавыг маань бүгдийг та өөрийнхөө ерөөлөөр бэлхэж, дүүргэж,
гэр дотор нь, ажил дотор нь, оюун санаан дотор нь бэлхэж өгөөрэй. Баярлалаа Есүс ээ. Есүс Христийн нэрээр. Амен.